Дарин за өглөөний минь өдрийн минь дарааны минь хизээ үзэж байгаа шалтгаалаад энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За намайг Инх Болтын халиуна гэдэг. За 10 гаруй жилийн маркетингийн туршлагатай. Яг одоогоор бол Америк нэгдсэн улсын засгийн газрын тэтгэлэг Fulbright Exchange програм. Тэр дундаа Hubert Humphrey-гийн хөтөлбөрөөр Корнелийн их сургуульд одоогоор суралцаж ажиллаж байгаа юм хүн байна. За тэгээд өнөөдөр та бүхэнтэйгээ бас AI digital transformation-ы талаар өөрийн дуршлага болон арай илүү одоо нөгөө их үүсвэр төр суурилсан мэдээллүүдийг хуваалцах гэж хичээлээ. За тэгээд маркетинг академигийнхаа хамт олондоос амжилт хүсье. Маш сайхан ажлыг эхлүүлсэн байна. Миний бодлоор бол боловсрол гэдэг бол айгүй чухал хөрөнгө оруулалт гэдэг. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтад бас хувь нэмрээ оролцуулж маркетруудаа бас энэ орчин үеийн мэдлэг мэдээллүүд хоорондоо бас туршлагаа солилцохын боломжийг олгож байгаад бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За би тэгэхээр одоо өөрийнхөө презентацийг шеэрлээд явуучих уу. Харагдаж байна уу? Харагдаж байна. За. За тэгэхээр AI digital transformation гэдэг нь өөрөө маш том сэдв. Дэлхийн нийт даяар одоо тренди болж байгаа, маш их инновац явагдаж байгаа юм сэдв байгаа даа. За. Презентац маань. Одоо болж байна. За хамгийн түрүүнд юунаас эхлэх вэ гэхээр AI гэж өөрөө яг юу вэ гэдгийг энгийнээр тайлбарлах юм бол өгөгдөл дээр суурилсан одоо машин маань өөрөө өгөгдөл дээр суурилж суралцаад яг хүн шиг шийдвэр гаргах процессыг хиймэл оюун ухаан гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ маань маш олон салбаруудад одоо хөгжиж байна. Machine learning буюу одоо өгөгдөл дээр тухайн тодорхойлсон өгөгдөл дээр ажиллаж шийдвэр гаргах. За одоо NLP буюу хүний хэлийг ойлгоод тэрийг боловсруулах үйл явц. Computer vision буюу одоо зураг дүрсийг таних бүр робот төвшөнд очсон одоо үйлдвэрлэлүүдийг автоматжуулах, инновац хийх ингээд чиглэлүүдэд ингээд AI буюу хиймэл оюун ухаан маань хөгжиж байна. За эргээд нөгөө дижитал шилжилт гэж юу вэ гэдгийг тодорхойлохоор энэ хиймэл оюун ухааныг ашиглаад дижитал технологиг ашиглаад яаж хурдцтай одоо productivity байх вэ? Шийдвэр гаргалтаа яаж илүү хурдан хийх вэ? Илүү үр дүнтэй хийх вэ гэдэг шилжилтийг өөрөө digital transformation гэж нэрлэдэг байгаа. За тэгээд яг сүүлийн жилүүдэд буюу одоо 2022-оос 2024 оны хооронд маркетинг дахь дижитал шилжилт яаж хурдан явагдсан бэ гэдгийг одоо энэ AI Institution гэсэн байгууллагын сүүлийн 3 жил гаргасан репортыг график болгоод харахаар та бүхэн харж байгаа бах тий 20% байсан үзүүлэлт 2 жилийн дотор 80% болж өссөн байгаа. Энэ болохоор AI нэвтрэлт. За AI-ийн тухай мэдлийн тухай асуудал бол бас л 1 жилийн дотор маш өндөр хурдтай хөгжиж одоо ингэж хэрэглэгдэж байна. Тэгээд AI-ийн хэрэглээ бол санаанд оромгүйгээр маш хурдтай одоо явагдаж байгааг та бүхэн харж байна. Хамгийн сүүлийн графикаас харахад 2022 онд 2022 онд болохоор 20% та байсан. Одоо AI түүлийг ашиглалт одоо бүр 87-8% руу орж ирсэн байгаа. За яг маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд маркетингийн үр ашгийг нэмэгдүүлэхэд AI-ийн нөлөө ямар байна гэж хараад үзэхээр энэ бол Harvard Business Review-ийн гаргасан артиклээс авсан мэдээлэл байгаа. AI-аас өмнө болон дараа гэсэн 2 графикийг та бүхэн харж болж байна. Өмнө бол 50% та байсан одоо үр ашигтай байдал маань 85% болж өссөн. Энэ бол багийн одоо ингээ үзүүлэлтүүд маань ингэж их хүсрэлттэй явдаг шүү дээ. Шийдвэр гаргалт бол 55-аас 80% болж өссөн байна. Одоо энийгээ дагаад зардлаа хэмнэж чадсан байна. Контентын чанар бас нэлээд сайжирсан юм үзүүлэлтүүдийг харж болж байна. За яг тухайлаад контент бүтээх үйл явцад үзүүлж байгаа маркетингийн одоо хиймэл оюун ухааны нөлөө юу вэ гэд хараад үзэхээр тухайн маркетрийн
нэг одоо блог постыг бичдэг байсан цагийг 30%-аар хэмнэж байна. Өдөр тутмын үйл ажиллагааг нь 25%-аар хэмнэж байна тий. Одоо гаргаж байгаа контентуудын чанар бол одоо бүр 53% болтлоо өссөн байна. За тэрний бүтээлч байдал эргээд одоо маркетингийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг бүр 40%-аар өсгсөн ийм үзүүлэлтүүдийг харж болж байна. Яагаад энэ бүгдийг ингэж дурдаад байна гэхээр маркетинг дахь AI-ийн одоо энэ нөлөөлөл бол ерөөсөө л өдөр тутмын одоо үйл ажиллагаанд байнгын оролцдог яг л одоо яг өдөр тутмын нэг хэсэг болж ингээ өөрчлөгдсөн байна. Тэгэхээр зөвхөн AI-ыг контент create байдлаар ашиглахаас гадна маш олон өөр төрлүүдэд ашиглаж байгааг та бүхэн одоо энэ хажуу талын слайдаас одоо харж болж байна те. Одоо ирээдүйн маркетингийн зах зээлийн судалгааг одоо таамаглах боломжуудыг хүртэл олгож байна. За тэгээд зөвхөн одоо тэр хэрэглэгчид зориулсан хэрэглэгчийн үйлчлэгийг санал болгоход аягүй хэрэглэгдэж байна. За тэгээд брэнд бараа бүтээгдэхүүнээ хайлтын систем дээр ухаалгаар хамгийн түрүүнд гаргаж ирэх систем дээр ашиглагдаж байна. Одоо байнгын давтагддаг үйлдэлүүдийг автомат болгох чиглэлд илүү их одоо ингээд явж байна гэсэн үг чиглэл маань. За яг сүүлийн үед гаргасан одоо дэлхийд даяар үйл ажиллагаа явуулдаг multinational corporate-ууд яаж AI-уудыг ашиглаад байна гэдэг жишээнүүдийг дурдах юм бол Netflix одоо чатботыг ашигласан байна. Одоо Stranger Things гэдэг цувралаа гаргахын тулд Netflix тусдаа чатбот үүсгэсэн байна. Тэр чатботоор яах вэ гэхээр энэ дөрүүдтэйгээ шууд харилцаж болох боломжийг хэрэглэгчдэд олгосон байна. Тэгэхээр энэ маань өөрөө хэрэглэгчдийн engagement-ийг бол супер өндөр болгож өгсөн маш креатив тим ажил болснараа эргээд энэ цувралын үзэх үзэлт бол маш их өндөрсөж ирсэн тийм нэг жишээ байна. За Nike бол жишээлбэл яг одоо зөвхөн танд зориулсан гутлын одоо загварыг AI дээр үндэслэж гаргаж өгч байна. Энэ маань одоо зөвхөн одоо премиум бүтээгдэхүүний борлуулалтыг маш өндөр хэмжээнд өсгөж байна. Тэрнтэй адилхан Coca-Cola ч гэсэн яг энэ дизайныг гаргахын тулд энэний ард маш олон өгөгдөл датануудыг боловсруулад тэгээд цоо шинэ дүр төрхтэй одоо ийм левелийг гаргаж ирэх жишээ. Энийг бол маш limited тоогоор худалдаалах гэх мэтчлээ. Одоо AI технологиг бол маркетингд бол маш өргөн хэмжээгээр ашиглаж байгаа. Зөвхөн одоо контент бүтээх чиглэлд бол биш байгаа даа. За одоо жишээлбэл доор харагдаж байгаа Sphero бол ерөөсөө та яг ингээд өөр дээрээ мейкапыг яг одоо virtually хийж үзээд сонголтоо хийгээрэй. Тэ? North Face-ийнх бол бас л одоо яг AI assistant танд тусалж өгнө. Та одоо яг би ийм арзмарын ийм өнгөтэй ийм курткийг авмаар байна гэж бичгээд л яг таны одоо хайлт дээр тохирсон бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирж байгаа. Ингэснээр бол маш их цагийг хэмнэж өгч байна. За эсвэргээрээ жижиг дунд бизнесүүдэд тулгарч байгаа асуудал яг юу вэ гэд хараад үзэхээр AI-ыг хэрэгжүүлэхэд маш өндөр зардал шаардлагатай болж байна. За дээр нь болохоор яг яаж хэрэглэх вэ гэдэг мэдлэгийн дутмаг байдлууд бас энд нэлээд өндөр хувьтай орж ирж байгаа. Эргээд одоо би AI-д датагаа оруулж байна гэдэг маань эргээд миний дата мэдээллийн аюулгүй байдал хэр байгаа вэ гэдэг асуудлууд бас их нэлээд яригдж байгаа. Одоо AI маань өөрөө бүрэн одоо ингээд хууль тогтоомжоор зохицуулагдах хэмжээнд арай хүрч амжаагүй. Бүгд одоо хууль тогтоомжоо яамархуу байх вэ гэд ажиллаж явах явцад AI-ийн инновац өөрөө маш хурдцтай тэлж өргөсөж байгаа ийм нөхцөл байдал байгаа даа. За тэгээ одоо хэрэгжилж байгаа системээ хэрхэн одоо AI-тай интеграц хийх вэ гэдэг асуудал бол 50% хувьтай бас энэ чухал байгаад байна. Эргээд би одоо AI-ыг амар их мөнгө зарцуулаад AI-ыг ашигласан чинь маркетингийн үр өгөөж маань эргээд надад хэр ирэх вэ гэдэг энэ асуудлууд бол жижиг дунд бизнесүүдийн хувьд их тулгарч байгаа. Мэдээж том бизнесүүдийн хувьд бол хөрөнгө мөнгө зарцуулаад тэрэн дээр маш их одоо судалгаа, шинжилгээнүүдийг хийгээд явж байгаа учраас энэ бол ингээд эсрэгээрээ харагдаж байгаа баг. За тэгээд яг одоо энэ одоо мөчийг ашиглаад гэх юм уу та өөрөөсөө нэг хоёр зүйлийг асуугаач гэж би хүсгэсэн. Хамгийн нэгдүгээр таны маркетингийн зорилго, энэ жилийн маркетингийн зорилго танд яг тодорхой байна уу? Хэмжигдэхүйцээр
За би яг одоо борлуулалтаа 15% өсгөх нь 15% өсгөхийн тулд би энэ үйл ажиллагааг ингэж хийнэ. Тэхийн тулд би 4P дээрээ ингэж ажиллана. За тэр зорилго таны хувьд тодорхой байвал таны багийнхны хувьд тэр тоо мэдээлчин ил байна уу? Тоо мэдээлчин тодорхой байна уу? Бүх багийн гишүүд маань одоо тэр маркетингийн зорилгот хүрэхээр чиглэгдсэн байгаа юу гэдгийг бас өнөөдөр өөрөөсөө цаг гаргаад бас нэг асуугаад үзээсэй гэж хүсэж байна. Ихэнх тохиолдолд бид нэр өдөр тутмын үйл ажиллагаандаа одоо их цагаа зарцуулаад эргээд self assessment буюу эргээд би яг энийг зөв хийж гинэ үү гэдэг асуултуудыг асуухгүйгээр ингээд үргэлжлээд яваад идэг. Магадгүй энэ асуултыг дунд нь асуувал та цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаануудаа илүү оновчтой хийх боломжтой юм шүү гэж бас хэлмээр байна. За хоёр дахь асуудал бол ерөөсөө л AI ашиглана гэдэг маань ерөөсөө л дата. Датаа зэгцлэн, датан дээрээ ажиллана. Датаг хөгжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр мэдээж одоо жижиг дунд бизнесүүдийн хувьд дата бол маш олон өөр газруудад байршсан байдаг. Борлуулалтын мэдээ нэг өөр програм дээр, за хэрэглэгчдийн дата мэдээлэл дахиад нэг өөр програм дээр, магадгүй сошиал медиагийн аналитик хийсэн одоо датанууд маань дахиад нэг өөр газар байршдаг тий. Тэгэхээр тренд бол ерөөсөө энэ дата мэдээллүүдийг нэг газар цуглуулад тэр цуглуулсан датан дээрээ AI-аар анализ хийлгээд тэр хийсэн анализ дээрээ тулгуурлаж шийдвэр гаргах гэдэг чиглэл рүүгээ өнөөдөр дэлхийн нийт өөрөө маш хурдцтайгаар явж байна. Тэгэхээр бид нар ч гэсэн энэ алхамд ойртохын тулд дата мэдээлэл дээр хамгийн түрүүнд ажиллах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ бол маш их хугацаа авсан, хөрөнгө оруулалт шаардсан ажил болох учраас та өнөөдрөөс эхлээд датагаа бас баг багаар зэгцэлж эхлээрэй. Тэрэн дээр бас анхаарлаа хандуулж эхлээрэй гэж хэлмээр байна. Тэгэхээр дахиад энэ хоёр дахь асуулт, таны дата хаана байгаа вэ? Тэр датаг та ашиглаж чадж байгаа юу? Хамгийн сүүлд та хизээ дата мэдээлэлээ харсан бэ? Бүтээгдэхүүн тус бүрээрээ миний борлуулалт яаж явж исэн? Өнгөрсөн жилийн энэ өдөр миний борлуулалт энэ жилтэй харьцуулахад ямар байсан бэ? Одоо яг энэ дата мэдээллээс үүсэж бид нэр маркетингийг хэрхэн амжилттай хийх вэ гэдэг асуудлын тухай яригдах хэрэгтэй байдаг. Зарим тохиолдолд мэдээж дата мэдээлэл хардаг маркетрууд болон SEO-нууд их байгаа гэж би итгэж байна. Тэгээд харж амжаагүй байгаа бол магадгүй та энэ моментэд бас өөртөө тэмдэглэж аваад нэрээ би датагаа эргээд харъя да. Миний шийдвэр гаргалтанд энэ датанууд яаж туслах вэ гэд бас нэг бодоод үзээрэй гэж хэлмээр байна. За одоо илүү нөгөө төлөвүүдийг яаж ашиглах вэ гэдэг бол маш сонирхолтой сэдв байгаад байгаа. Тэгэхээр би та бүхэнд одоо нэг юу харуулъя. За энэ нь бол PDF файл байна. За зөвхөн AI видео generation чиглэлээр гэхэд ийм олон төрлийн төлөвүүд нээлттэй байна. Ингээ харахаар энэ бүр хизээж дуусахгүй үргэлжлэх ийм урт лист болох боломжтой. Тэгээд энэ төлөвүүд хаанаас бий болж байгаа вэ гэхээр энэ бол deep learning гэдэг хэсгээс буюу айгүй олон дата мэдээллүүдийг цуглуулад тэр дата мэдээллийг өөрөөсдийнхөө сургаад тэр сургасан мэдээллээрээ одоо output гаргаж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо input, output гэсэн энгийнээр ойлгох юм бол ерөөсөө тийм. Та AI-д ямар мэдээлэл өгнө? Тэр мэдээлэл дээр чинь үндэслээд тань дээр одоо generative буюу content бүтээж өгч байгаа. Тэгэхээр миний санаа энэ дээр зүгээр одоо энэ төлийг ингэж ашиглана, энэ төлийг ингэж ашиглана гэвэл бидний цаг өнөөдөр энэ дээр хүрэхгүй. Айл бол маш олон төлүүдийг бид нэр яаж ашиглаж болно. Энэ дээр гол сэдэв маань болохоор AI төлүүдийг ашиглаад маркетингаа яаж оновчтой хийх вэ гэдэг сэдэв байгаа учраас маркетингаа хийхийн тулд өнөөдөр таны маркетингийн зорилго юу вэ? Тэр зорилгот хүрч байгаа стратеги чи өөрөө юу вэ? Тэрэнд хүрэхийн тулд таны хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд чи юу байгаа вэ гэдэг илүү чухал байгаа. Тэрэн дээр нь танаа багч өөрөө тэр одоо зорилгын төлөө хэр оновчтой ажиллаж байгаа вэ гэдэг асуудал түрүүнд тавигдана. За сүүлийн үеийн судалгаагаар харахад бол маркетингийн чиглэлийн маркетрууд бол харьцангуй AI шилжилт рүү хийхэд бэлэн байна гэсэн судалгаа гарсан. McKinsey-гийн судалгаагаар харахад бол маркетруудын топ одоо байгууллагын маркетруудын 99% нь бид нар бол AI төлөвгүйгээр ChatGPT-гүйгээр энэ өдөр тутмынхаа ажлыг төсөөлж чадахгүй байна гэж хэлсэн байна. Эсвэргээр лидерүүд энэ AI шилжилтийг
хийхдээ жоохон хойрог хандж байгаа гэсэн ийм судалгааны дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр магадгүй лидерүүд маань шинэ шилжилт хөдөлгөөнд бэлэн биш байна уу? Ажилчдаа одоо маркетруудаа тэр AI-ыг хүснээрээ туршиж үзэх, төлөвлөлтүүдийг туршиж үзэх тэр боломжийг нь хангалттай олгож чадчихна уу гэдэг бас эргээд асуудлууд яригдж байгаа. Тэгэхээр магадгүй та энэ хичээлийн дараа багаараа сайхан ярилцаад за бидний зорилго юм байгаа. Бид нар өнөөдөр ийм юмд хүрэх юм чаа. Яг аль хэсэг дээрээ бид нар энэ төлийг ашиглаж энэ төлд мөнгө төлж инвестмент хийж ашиглавал бидний цаг хэмнэгдээд бид нар ямар шийдвэрийг арай илүү оновчтой гаргаад хэрэглэгчтэй илүү гоё одоо үйлчлэгийг үзүүлэх вэ гэдэг талаасаа бас ярилцах хэрэгтэй болов гэж бодож байна. За мэдээж одоо энэ олон төлөвлөд бол өөр ингэсэн 7 хоног ч юм уу 10 хоног ч юм уу үнэгүй ашиглах боломжуудыг дандаа олгож өгсөн байдаг. Тэгэхээр энэ олон төлөвлөдөөс та бүхэн бас оролдож үзээд энэний ашиглая, тэрийн ашиглая гэдэг энэ зөвхөн одоо маркетрийн ажил гэхээсээ илүү багаараа хамт ярилцаж сууж хийвэл илүү их одоо үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа. За одоо миний санал болгож байгаа зүйл юу вэ гэхээр хамгийн хямдаар яаж одоо контент креат хийх вэ? За тэгвэл миний санал болгож байгаа зүйл ChatGPT-г та Plus version-гийн 1 сард $20 төлөөд заавал хэрэглээрэй гэж хэлмээр байгаа. Тэгээд Canva AI-г бол багаараа 3-5 хүн ашиглах боломжтойгоор $30 төлөөд хамт ашиглая. За ингээд сарын $50 баажетаа бид нар маркетинг дээр нэмээд арай жоохон бүтээлчээр контент хийя гэж бодъё. За тэхийн тулд ChatGPT-г яаж ашиглаж байгаа вэ гэхээр бид нар ямар input оруулна тэр хэмжээний output-ыг гаргаж авна гэсэн үг. Тэгэхээр энэ бол prompt гэж нэрлэгддэг тийм. Та бүхэн бүгдээрээ бас мэдж байгаа бах. Prompt дээр одоо хэрхэн сайн ажиллах вэ гэдэг бол хамгийн чухал зүйл болж байгаа гэсэн үг. Тэгэхээр prompt engineering гэдэг бүр тусдаа салбар үүссэн. Яг энэ prompt дээр хэрхэн ажиллах вэ гэдэг инженерүүд ажилтдаг төвшөнд хүртэл хүрсэн байгаа даа. За тэгэхээр та ChatGPT-г $20 төлье. За төллөө гэж үзэхэд миний хэлэх гэж байгаа санаа бол за би ингээ $20 төлөөд энд customize ChatGPT гэдэг хэсэг дээр та энэ дээр би яг ямар төрлийн мэдээллүүдийг ChatGPT-гээс илүү авахыг хүсэж байгаа вэ гэдгээ илүү тодорхой маш нарийн оруулах тусмаа ChatGPT тантай холбоотой мэдээллүүдийг таны зорилготой холбоотой мэдээллүүдийг илүү гаргаж өгдөг гэсэн үг. Тэгэхээр би энийг болохоор та бүхэнтэй хуваалцах энэ PDF дээр бас ингээд оруулсан байгаа. Тэгэхээр та энээс бас жишээ аваад өнөөдөр ChatGPT-гийнхаа хэсгийг customize хийгээд илүү input-ээ сайжруулад output-ээ сайжруулаарай гэж бас хүсмээр байна. За тэгээд энэ дээр одоо би жишээлбэл яг өөрийнхөө миний талаар танаа байгууллагын талаар ChatGPT юу мэдчих хэвээр юм бэ? Ямар мэдээллийг танад хэрэгтэй гэж үзээд хамгийн түрүүнд тэр олон их дата мэдээлэлээс гаргаж ирж танд гаргаж өгөх юм бэ гэдгийг ингээд энэ хэсэг дээр оруулж өгдөг байгаа. За тэгээд промптоо илүү сайжруулахын тулд 4-5 төрлийн одоо энэ аргыг та бүхэнд бас санал болгож байна. Мэдээж нөгөө бидний хувьд хэлний барьер бол байгаа. Тэгээ би юу зөвлөх вэ гэхээр эхлээд англи хэл дээр промптоо үүсгээд тэгээд тэрийгэ сайжруулчаад дараа нь монгол руу орчуулж авал яриа илүү одоо үр бүтээмжтэй байх юм болоо. За одоо би энэ дээр жишээлбэл маш энгийнээр зүгээр 2025 оны 3 сарын одоо за маркетингийн консалтинг сервис чиглэлээр надаа ингээд сошиал календар бэлдээд өгөөч. Маш хурдан энийг ингээд бэлдээд өглөө. За та нөгөө нэг ChatGPT-г customize хийсний дараа илүү ийм summary маягийн мэдээллүүдийг танд гаргаж өгдөг бас давуу талууд үүсдэг. За тэгснийхаа дараа за чи яг энэ өөрийнхөө үүсгэсэн байгаа энэ контентийг дижитал маркетингийн эксперт хүнээр одоо шүүмжлүүлээд гаргаад ирээч гэж промпт одоо бичиж байгаа. Тэгээд тэрийгэ дахиад сайжруулаа. За тэгэхээр энэ дээр яг юуг сайжруулах хэрэгтэй вэ гэдгийг хамгийн түрүүнд гаргаж ирж байгаа. Тэгэхээр бид нар магадгүй яг энэ хэсэг дээрээ би дандаа ингээ промпт үүсгэхдээ алдаад идэг байсан юм байна. Энийг өшөө сайжруулах хэрэгтэй юм байна гэдэг санаануудаа харлаа. Тэрэн дээр нь дахиад яг энэ санаануудыг ашиглаад ингээ сайжруулсан хувилбарыг танд гаргаж өгдөг байгаа. За дахиад энийгээ та
дахиад чи өөрөө өөрийгөө шүүмжлээд тах та гэдэг ч юм уу те. Дахиад промпт үүсгээд явуулж болно. Тэгвэл улмал одоо план чинь айгүй гоё нарийн бөгөөд танаа хэрэглэгчдтэй илүү ойрхон болно. Тэгэхээр хэр их мэдээлэл чат GPT рүү өгч чадна, тэр хэмжээгээрээ эргээд тэр хэмжээний мэдээлэл гаргаж авч чадна л гэдэг санааг хэлэх гээд байгаа. За ингээд ингэснийхаа дараа энийг Монгол руу орчуулад өгөөч. Гэт Монгол руу ингээ орчуулад бүгдийг нь гаргаж өгсөний дараа дахиад Монгол дээр за энийг яг сэтгүүлчийн өнцгөөс дахиад текстийг нь цацаад надад өгөөч гэвэл өмнөх байсан генерейт хийсэн контентоос хамаагүй илүү үр дүнтэй ийм одоо мэдээлэл гарч ирж байгаа юм. За энэ болохоор бас айгүй чухал хэсэг юм болоо гэж харж байна. За. За энэ болохоор ChatGPT-д та нэгэнд $20 төлж байгаа тий. Тэгэхээр ChatGPT-д Sora Daily гэд хоёр нөгөө видео эдит хийдэг одоо image generate хийдэг хоёр хэсэг байгаа. Тэрийг бас арай илүү өөр дэвшинд ашиглах боломж гарна гэсэн. Нэгэнд та мөнгө төлж байгаа учраас. За энэ дээр жишээлбэл үүсгэсэн промптыг харах юм бол бас маш нарийн бичигдсэн байгаа. Энэ бол богинохон бусад хэрэглэгчдтэй одоо нөгөө engaging байх. Тэгээд Монгол одоо маркетер бусад маркетруудтай одоо ингээ AI талаар хуваалцаж байгаа юм бичлэг хийгээд өгөөч гэж хэлэхдээ одоо яг дэлгэцэн дээр нь байх хэсгүүдийг нь тусгаад өгцөн. Тэгээд илүү наривчлсан байдлаар энийг гаргаж бичиж өгсөн байгаа. Гэхдээ энийг бичихтэй эхлээд монголоор ChatGPT рүү за би нэг иймэрхүү видео хиймээр байна гэж бичлээ. Тэгээд тэрийг орчуулуулж авлаа. Дахиад энийг дахиад шүүмжлэлтэй энэ нэг л сайн болохгүй байна гингүүд дахин ажилласаар байгаад промптын арай илүү одоо ингээд боломжтой болж ирсний дараагаар энэ видеог гаргаж авсан байгаа гэсэн үг. За логог бүтээхэд бол ерөөсөө маш амархан болсон байгаа. AI консалтинг чиглэлээр би лого хийя. Энэ education байхын learning AI ингээд хийх юм аа гэдгийгүүт та лого стайлаа эндээс бас сонгоод шууд за abstract маягаар байлгая. За эсвэл улаан өнгөтэй байлгах чи гэдэг ч юм уу. За би оранж өнгөтэй байлгая гэл энийг ингээд та бүхэн өөрөө сонгоод явчих болно. Лого дизайн хийх маш олон сорсууд энд байгаа. Тэгэхээр энэ дээр магадгүй арай илүү промпто энэ бол зөвхөн одоо бизнес нэр болон keyword-ыг ашиглаж үүсгэж штэ тий. Тэгэхээр магадгүй арай өөр төрлийн лого үүсгэж дээр промпт ашиглаад хий гэвэл бүр л илүү нарийн мэдээлэлүүд гарч ирэх баг. За энэ болохоор Suno гэд юу байна? Нөгөө дуу ерөөсөө хэдхэн минутын дотор дуу бүтээдэг AI tools. Гэх мэтчлэн энэ AI tooling одоо боломжууд бол хязгааргүй байгаа. Дээр нь магадгүй та 7 хоногийн трейлийг ашиглаад дуугаа үүсгэсэн дуун дээрээ caption хийгээд гэдэг ч юм уу. Одоо энэ бүх түүлсүүдийн хооронд нь нийлүүлж ашиглаад илүү их creativity тийм санаануудыг гаргах бүрэн боломжтой. За тэгээд би өнөөдрийнхөө бэлдсэн презентацийг энд хүргээд дуусгаж байна. Та бүхэнд энэ дууг зориулаад дуусгаж байна. AI чухал штэ маркетруудаа. Тэгэхээр энэ дээр жоохон цаг гаргаад түүлсүүдээ нэлээсээ авахж үзээ. Зөвхөн өөрснөн дээрээ тохирсон түүлүүдийг бас сонгоорой гэж хүсэж байна. Мэдээж түүлийг зөвхөн ингээ фри байдлаар ашиглахаасаа илүүтэйгээр мөнгийг нь төлөөд ашиглах юм бол арай илүү одоо бүтээмжийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр тэрийг бас хэлмээр байна. За тэгээд энэ дууга хамтдаа сонсъё. I suggest I shake it. I do have to the market. Me out some pieces better. All I'm from the road I see business big and full and hot man. За тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Анхаарлаа хандуулж оролцсонд. Асуултууд байвал бас асуугаарай гэж хэлээ. Цаг маань өөрөө бас 30-40 минутын хооронд байсан учраас бас аль болох